In this masquerade, she can't feel the pain. Cover up her heart with a little pain. Их дайн болсноос хойш хэдэн жил өнгөрсөн байна. Радио цамхаг ледэн шатлалт баригдаж байгаатай холбоотой утас холбоо илүү сайжирч автомат хүүхэлдэйнүүдийн захиалга улам ихслээ. За бүгдээрээ сайн уцгаа. Та нартай хичээлийн шинэ жилийн бэлгэлцсэн. Айл 2020 оны 11 сарын 19-нд 13 ангитай анимыг 16 минутанд дуржигнуулсан Violet Evergarden анимын үргэлжлэл бүрэн хэмжээний анимыг одоо ярьж өгье заа юу. Kyoto Animation студийн бүтээл Violet Evergarden. Юкийн зүгээр үүр цайд ахаад уйлж үтсэн байдаг шүү. Тэгэхээр энэ удаагийн гайд маань өмнөхүүдээсээ маш том онцлогтой. Яагаад? Харилцан яриан дээр манай зүрхнүүдээс сонгогдсон мундгууд дуу оруулалт хийсэн болохоор юу миний хоолой цаашаа шар үсмэс босхоор хоолойтой хүмүүсээ цаач нэ. За ингээд эхэлцгээе. Хэрэв та Violet-ийн гайдыг нь үзээгүй бол тэрийгэ үзчихэд ороод ирээ. Тийхгүй бол ямар тэнэг ойлгомжгүй ярьдсан бэ гэд ойлгохгүй байж мэдэн шүү. За мэдээж хамгийн сүүлд захианы баяр болоод манай Violet хайрт Gilbert хошуучтай захиа энтер агаарт хийсгэд дууссан да тий. Үргэлжлээд манай хүүхэлдээ захиагаа бичээд л байлаа. Их олон захиа бичсэн. Одч болсон, олонд ч танигдсан. Сэж шуудангийн Violet гэхээр хүн бүхэн андахгүй, заримынх нь мөрөөдлийн бүсгүй, тухайн байгууллагын нүүр царай. Угаасаа манай Violet хөөрхөн л дөө. Ингээд тэнгисийн дуулыг хүртэл зохиож, зарим нэг дуурийн дууны үгийг ч бичдэг болсон. Баараг л зохиолч тэхүү. За тэгэл тэнгисийн дуулын яслал дууслаа, хотын дарга магтахад. Өөрийгөө магтуулах нь би биш. Би зүгээр л хичээсэн. Таалагдсан бол ашгүй дээ. Гэх мэтчлэн зэвүүн бас шулуухан үгийг хэлээд амжина. Баяр олж байгаа учраас гадаа яагаав нөгөө наадмаар битүү гадаа задгаа талбад хувцас зардаг да. Яг тэрүүн шиг лангуунууд хаасайгу. Тэгэл явж итэл Violet нэг гоёл чимэглэл зардаг газраас салдгүй. Тэгсэн зайлуул яах вэ? Амьдралдаа анх удаа Gilbert-ээс өөрийнх нь нүд шиг гоё зүйлд авсан тим юм зардаг газрыг хараад сан дурсан шүүт. Тэгтэл араас нь нэг гар ороод ирдیں۔ Эрика л хэлсэн юм лээ. Цаа чин угаасаа нэг тийм тайван чимээгүй хүн болохоор хүүхэлдэйн ажиллаа орхиод дүүрийн театрт зохиолч болсон байна лээ. Бас хөлөө олцсон сэргэлэн цаач. Ингээд нөгөө хэд баяр тэмдэглэх гэж байхад Violet ажил дээрээ ахаад л Gilbert-ийг бодсоор. Амралтын өдрөөр ч гэсэн ажлынхантайгаа гарч орохгүй бас л завгүй. Тэгсэн чинь Gilbert болон Dithart-ийн ээж Violet-тай уулзаж байсан да. Улгүй нарсарсан юм бэл. Харин Violet сар бүр ээжийнх нь булшин дээр очиж цэцэг тавьдаг. Яг тэр үед Gilbert-ийн ах Dithart харчдээ. Хим энэ ээж булшин дээр сар болгон цэцэг тавиад ийм болоо гэж бодсон чинь чи ээж. Gilbert-ийг өгсөн ч гэсэн чи хүсэлтийг гүйцэлдүүлж байгаа юм уу? Би тэр хүнийг ч түүний ээжийг ч хүндэлдэг. Gilbert өгсөн. Одоо март. Надад түүнийг мартаад хэцүү байдаг. Амин дуугаа гэхдээ түүнийг яасан ч мартаж чадахгүй гэж хэлээд яваад өгчдیں۔ Цаадах чинь угаасаа шудрах шулуухан хэлдэж шít. Яаж хайртай өнөө мартахад. За тэгээд амралтын өдөр хүүхдийг айдаахан шамраачгүй утас ангинд л дуурайд. Сэж удаагийн газар таны хүслээр хаанч очих болно. Би Violet Evergarden. Сайн байна уу? Харин танахыг хаанч ирдэг гэхээр нь залгалаа. Би захиа бичүүлмээр байна. Болно нэстэ. Гэд нэг батсан хэлж байна. Цаадахны чинь амралтын өдрөөсөн ч очтیں۔ Тэгсэн нэх хөрхөн малгай өмссөн хүүхэд. Ер нь би чамтай зүгээр шуудхан ирээ. Би удахгүй үхэн. Аав ээжтэй ч их муухай ханддаг. Тийм болохоор ядаж захиа бичмээр байна. Чи чадна үсттэй. Харин тэр захиаг намайг өгсөний дараа аав, ээж, дүүдний нөгөөрэй. Болох уу? Гэл манай хоёр зөндөө захиа бичтیں۔ Цаад хоёр чинь хамгийн сайнаа Zirukada захиа бичих гэснээр байлаад өөрөө хэлэхэр болж тэр захиаг нь өөрийг нь өгсөний дараа л өгөх ёстой гэдэг маш том чигчийн хурууны хөөхөн амлалтууд өгөөд амжинаа. Захиагаа бичиж дуусчаал ажил руугаа буцаж байтал Dithart яасан гэсэн буушны тэнд үснийхээ уяаг орхичиж тэгингээ бас. Бидний хөлгөө буулгах байгаа тэр газар Gilbert-ийн багада уншдаг байсан ном тоглоом зэрэг нэ гэж хэлхийн завдалгүй. Би бүгдийг авъя. Болно үсттэй гэж байна. Энэ үед манай хооджийн саягүй ирсэн захиануудаа ялах салах болол ээж байтал байж та буцта. Oh my god. Нэг л танил бичиг. Юу лээ? Энэ бол Gilbert-ийн бичиг. Хаа байсан Акатил арлаас ирсэн байгаа юм. Мэдээж хамгийн түрүүнд Dithart дээр очиод харуултал ах нь хүртэл шок.
Тэгэл хөөхөн Violet-д хэлтэл цаач нь бүр нулимсэн цэдэгнэл идэхгүй аргагүй штт. Ямар их хүлээлээ, ямар их хайртай билээ. Маргааш нь Hodgins Violet хоёр Akatel арал руу Gilbert-ийг мөн эсхийг шалгахаар явах гэтэл Violet бүр сандраад Хошууч Gilbert ярах зүгээр болов. Ямар нэг хачин зүйл байгаа болов. Маш урт хугацаа. Дэндээ урт хугацаа өнгөрсөн болохоор хошууч миний тухай санаж байгаа болов. Түүнийг хараад хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ? Би өөрийнхөө мэдрэмжийг ойлгож чадах болов. гэдэл ястай хөөхөн сандарч өгөндөө. За ингээд манай хоёр Akatelийн зүг. Тэнд харин бүх ирчүүд нь дайнд яваад ахиж хизээж эргэж ирээгүй. Амьдрдаг хідэн хүмүүс нь хөгшчүүл, эмэгтэйчүүд, хүүхдүүд тэгээд Gilbert. Манай Gilbert нэг гар баруун нүдэ дайны үед алдсан. Тэгээл Тэнгисийн дуулын шүлгийг уншаад тэнд буй хүмүүс энийг Violet Evergarden гэдэг хүүхэлдээ бичсэн гэхийг сонсоод зог туснаа. Akatel Violet Hodgins хоёр ч ирлээ. Hodgins. Би орцоод ирээ. Gilbert тэр үндээсэн чи өөрнөр амьдарч иж магадгүй. Би төвгөд л хүмүүс тавгууд. Гэт орчтیں۔ Мэдээж модон хаалганы цаанаас. Ара. Бочос сасар цулаар. Ингэж хэлээд манай хоёр нүур толваа. Чи амьд байж. Энэ олон жилийн турш яагаад энд байж байгаа? Ойлод хүртэл хамт ирсэн. Би уулзах хүсэхгүй байна. Одоо хангалттай. Тэр хүнийг би ихэр удаан цавж шаналах юм. Зүгээр л би одоо энэ амьдралаар амьдр. Юу? Чи яаж ингэж хэлж чадж байна? Энэ олон жил Ойлодд ямар хэцүү байсныг чи мэдв үү? Цаг маяг өдөр чамаг бодож чамаг санаж амьдарч ирсэн. Чи дахиад сайн бодод үзэлт. Үүний дараа Hodgins нэг л итгэлгүйгээр Violet дээр ирж. Gilbert чамтай уулзах хүсэхгүй байна. Яагаад? Тэгвэл жоохон байж байгаад. Үгүй. Цагийн дараа эсвэл маргааш үзэж болно гэдэг захирлаа. Тэр ажил ихтэй байгаа мó? Өвдсөн зүйл байна уу? Тэгвэл би завтай болох хүртэл хүлээе дээ. Болох уу? Гэх мэтчлэн олон зүйл шалгана. Цагч орой болж гадаа үнэхээр их бороо орж байлалт. Violet харин Gilbert-ийн байгаа тэр өрөөний хаалгыг тогшиж. Маяр. Гэрч чинь ирж төв хөөцөн дуучлаарай. Та амьд байсан бол яагаад надад хэлээгүй юм бэ? Яагаад надтай уулзахыг хүсэхгүй байгаа юм бэ? Би тантай уулзмаар байна шүү дээ. Таны надад хамгийн сүлд хэлж байсан тэр яриг ахиад өргөлжлүүлмээр байна. Би хайртай гэж юу гэсэн үг болохыг ойлгодог болсон. Одоо болно ойлоод. Гэртээ хайр. Одоо чи над тэрэггүй. Тэм жаахан байсан чамайг би дайны талбарт аваачиж миний тушаалыг дагснаас бол чи хоёр гараа алдсан. Үгүй. Та аль хэдийн төлөөсөө төлсөн. Гэхдээ миний оршин байгаа нь таныг заавахад хүргэдэг байх нь магадгүй. Одоо би таны мэдрэмжийг байх ч гэсэн ойлгож байна. Тийм ээ. Зүгээр. Таны хамт байгаа тань л надад хангалттай. Таныг харж чадаагүй ч таны хоолыг сонссон байхад л надад аз жаргал. гэж хэлээд хар усан борооноор гүйгээд явсан байдیں۔ Өмнөөс нь бүр зүрх сэтгэл мэтгэл байхгүй зүгээр л имтэрж байгаа юм чинь бүр уйлаад л хэлсэн. Тэгээл нөгөө найз нь Gilbert чи яаж ингэж хэлж чадж байна? Хараал эзэн тэрийг новш. гэж хэлээд араас нь гүйвээ хөрхи. Чаваас энэ Gilbert-ийн найз угаасаа Violet-д их л тусалдаг байсан мундаг дүр шүү. Ингээд ажид л Юрис гэд яагаад нөгөө хөөрхөн хүүгийн бие маш ихээр муудаж комд орсон гэдгийг сонсоод Violet хар шуурганаар явах гэж зүтгээд тийш явах гэсээрээ л 3 хоног болдог нилээн хол газар болохоор Iris тийшээ очтیں۔ Ивэдээ бүр өвчнөдөө шаналаад арай дэндүү ихээр турцсан ямар их өвдөж байгаа бол ямар их айж байгаа бол гэхээс үр өвдмөр. Тэгэл амьсгаа хураах сүүлийн мөчтөө хамгийн сайн найзтайгаа ярьж амжтیں۔ Рюка би чамтай уулзах хүсэхгүй байна гэж хэлсэн. Худлаа хэлсэн юм. Уучлаарай миний найз. Миний найз байдагт чинь баярлаа. Чи миний хамгийн сайн найз. Одоо би байхгүй болсон ч чи миний зүрх сэтгэлд үрд байсаар байх болно. Юрис. Би тэр хүн чинь гомдоогүй. Чи миний хамгийн сайн найз. Үргэлж байх болно. Хамгийн жаргалтай, хамгийн гонигтай үед чинь үргэлж хамт байх болно гэж ярилцаад удалгүй Юрис маань амьсгал хураадیں۔ Аав ээж нь асартлаа уйлж харин жаахан дүүн зүгээр л ахунтаад хөчглөө гэж бодно. Жаах юм чинь аргагүй шít. Дүүн өстэй хөөрхөн. Ингээд Iris Violet Юрис хоёрын бичсэн захиаг аав ээжд нөтийн захиан дээр. Сайн уу? Аава,
Ээжээ. Энэ захиаг унших үед би энэ хорвоо дэлхийгээс явсан байх болно. Ээжээ. Таны минь намайг хайрладаг, зэмэлдэг, бүхий л үгс хамгийн сайхан. Аава. Таны хахир хатуу занчмал сайхан. Би үргэлжил та хоёрдоо уурлаж, муухай үг хэлдэг байсан. Тэнийх хүүгээ үнэхээр уучлаарай. Энэ хорвоо дээр та хоёрынхоо хүү болон мэндэлж амьдрсан минь миний хувьд дэндүү гэмээр жаргалтай байж дээ. Сайн уу дүү? Ахын чамайг дандаа дээрлэхэж зэмэлдэг. Гэхдээ л чамайг төрөхөд би ямар их баярлсан гэж бүр үгээр хэлхийн аргагүй тийм их баярлсан. Миний өмнөөс аав ээжигээ хайрлаарай. Бас халамжлаарай. Уучлалт гуйгаар. Хайртай шүү. Дүүм. За тэгээд ийм сэтгэл өвдгсөн захиануудыг уншаад аав ээж нь асгартлаа уйлж харин дүү нь ахыг унтаж байгаа гэж бодоод ах дээрээ очиод "Аха, баярлаа. Би үнэхээр жаргалтай" гэж инээсээр. Харин Violet сүүлчийн захиагаа Гилбертэд дамжуулан тэндээс яхаар олж харин Гилбертийн ах ирсэн. Хөөе. Чи эцэст нь нарал дээр амьдрахыг сонгоч. Энд тийм сайхан амьдарч байж ээжийн тахилын ёслоор царайгаа чаруулаагүй. Харин Violet бол сар олгоочдөг байсан юм шиг. Одоо болно Гилберт. Би бүүгэн билэг өөрөө залгамжлах болно. Чи эрх чөлөөтэй болж эрх чөлөөтэй амьдар. Энэ үг бол Гилбертэд их зүйл бодогдуулсан юм шиг байгаа юм. Угаасаа аав нь цэрэг байсан ирнэ далаад их дуртай болохоор Дитхард тэнгисийн цэрэгт орсон. Харин Гилберт аавынхаа замналаар явж залгамжлах ёстой байсан гэхүү дээ. Ах нь тэгээд хөөхөн дүү мүүгээ ойлгоод хайр дурлал руу нь явуулж байгаа юм чинь. Хинд ч хэлхийг хүсдэггүй зөвхөн өөртөө тэр үгсийг хадгалах тэр мэдрэмж. Хайртай хүн чинь байгаач хамт байж болохгүй тэр мэдрэмж. Дотор чинь бачуурч юу ч хийхээ мэдгүй байх үед хамгийн хэцүү шүү. Тэгэд хөөхөн Гилберт мэн Violet руугаа гүн шүү дээ. Гүгээд л байла. Их удаан гүйсэн. Тэгэл Violet гээл ойрлоход насны ганц хайртынхаа хоолойг ганцхан сонсоод хаа холоос нулимсэн цэлэгнэл тэр том онгоцноос шууд үсрэсг. Цаа хоёр чинь далай дотор сүртэй норж морцсон урд урдаасаа харцсан уйлалдаал. би чамайг маш их шаардлагалсан. Бас би агуу мастер биш. Гахалтай хүн ч биш. Яасан ч амтай зөгцөхгүй. Гэхдээ тийм байсан ч би чамд хайрт. Ачуучин байхыг хүсэж байна ойлоо. Харин Violet мэн асгартлаа уйлж олон жилийн тэр хүлээлт зовлон шаналл сэтгэлийн бачуурлаа одоо л ингээд гаргаж байгаа мэт. Гэсэн хоёр үгнээс цаашаа юу ч хэлж чадахгүй яг л жаахан хүүхэд шиг мэгшин үйлж байсан юм гэдэг. Ингээд зовсны эцэс жаргана гэдэг нь хин баг та. Энэ хоёрыг заавал уулзаасай, Гилберт амьд байгаасай, Violet битгий ахиж зовоосай гэж их л хүссэн дээ. Баг балчир байхдаа аав ээжийн хайрыг ч мэдрэхгүй өссөн торнож зөвхөн тушаалын дагуу дайнд оролцож зүрх сэтгэлтэй юм уу гэмээр энэ жаахан охиныг дэндүү ихээр хайрлаж нандинан өдийг хүртэл амьдрах итгэл өгсөн хүн нь яах аргагүй түүний хошууч Гилберт дэндүү их сэтгэл хөдлөсөн хамгийн хайртай анима ярахад маш таатай байлаа. Гэхдээ л энэ анимыг бүр хүнд үзүүлэхээс хайран олон хүн мэдчүүл гэж хаяа хармын бодол төрх юм та. Юрисийн хувьд мөн адил маш ихээр шаналж зовж байгаа хэдиж үнэхээр сэтгэлийн хаттай хүүхэд хоод жинс Дитхард бол энэ анимдэр байх ёстой дүр бол яах аргагүй мөнөөсөө мөн. Анги тус бүр нь энэ хорвоо дээр байж л байдаг энгийн нэг үзэгдэл шиг хэрнээ хүний сэтгэлийн олон янзын илэрхийлэл түүний үр дагаврыг харуулсан бас нэг том цаг хугацаа дотроо олон цаг хугацааны олонлог байсан гайхалтай гэж хэлхээс өөр аргагүй аним юм да. За тэгээд чамайг чин сэтгэлийнхээ гүнээс хайрлах хүн хизээ нэгэн цагт ирнэ. Тэр өдөр хүртэл чи хамгийн сайнараа хичээж амьдралд битгий бууж өгөөрэй. Яг л Violet шиг би мөн адил маш ихээр хичээх болно. Энэ гайдыг бүтээхэд тусалсан, дугааруулсан, зөвлөлдсөн, ард нь тусалж дэмжиж байсан бүх хүмүүст хонтоны аригато. Зүрх. Swim every ocean just to be with you and fix what I broke. Oh
side.